Сайн байцгаана уу? Астротол байна. За энэ бичлэг дээр үлдсэн 3 орд болох матар, хумх болон загасны ордныхонд 4-р сар хэрхэн нөлөөлөх талаар ярих болно. За ингээд 4-р сарын бүх ордны бичлэг маань орсон байгаад бол хэрвээ энд таны ордны бичлэг харагдахгүй та үзэж амжаагүй байх юм бол YouTube сувг руу маань ороод хараарай. За түүнээс гадна ерөнхий 4-р сарын 6 бичлэгийг маань үзээрэй. Тэр бичлэг дээр хүн болгонд хамаатай өдөр бүр он сар өдөртөө тухайн гаригуудын нөлөөллийг тайлбарласан юу болох талаар нь илүү дэлгэрэнгүй ярьсан бичлэг байгаа. Баруун дээд буланд оруулаад өгье. За та хэд маань энэхүү бичлэгнүүдээ үзэхдээ өөрийн мандалд ордоор хамгийн түрүүнд дараагаар нь нар болон сарны ордоор үзээрэй. Мандалд ордоор үзснээр та хэдэд амьдралд нь бодиттой тохиолдох зүйлийг илүү үнэн зөв гаргаж өгөх болон за нарны орд нь илүү таны оюун ухаан бодол санаанд нөлөөлдөг бөгөөд сарны орд нь таны сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлөх талаар гаргаж ирдэг шүү. Материйн орд, материйн мандал, нар, сар. За материйн ордныхны хувьд 4-р сард та хэдийн ажил мэргэжил, карьер, гэр орон, гэр бүл, за түүнээс гадна бүтээлч байдал бөгөөд өдөр тутмын амьдралын эмнэлгийн талаар сар болохоор байна. За тэгэхээр сарын эхэнд гэх юм бол та хэдийн 10 дугаар гэр буюу ажил мэргэжил, нэр хүнд, за бусдын өмнө харагдах байдал, өөрийн хариуцлага бөгөөд урт удаан хугацааны зорилго чиглэлийг илэрхийлж байдаг гэр дээр нь тэргэл сар буюу бүтэн сар жинлүүрийн ордонд гарч байна. За ингэснээрээ магадгүй ажлын орчин нөхцөл таны нэр хүнд удирдах албан тушаал, дарамт, шахалт, за бусдад танигддаг байдал зэрэгтэй холбоотой ямар нэг зүйл маш тодорхой болох болно. За энэ нь юу вэ гэх юм бол та магадгүй бусдад илүү бусдын хараанд хүртэх боломжтой. За үгүй бол ажил мэргэжил, карьерийн хувьд орж ирж байгаа дарамт шахалтыг илүү мэдрэх мэдрэмтгий байх. За ажил мэргэжил, карьерийн хувьд ямар нэг байдлаар та сонголт хийх ёстой юм шиг, за гол шийдвэр гаргах ёстой юм шиг санагдах. За түүнээс гадна таны сэтгэл зүйн хэрэгцээ бөгөөд ажлын ачаал, шаардлага зэрэг хоёрын хооронд ямар нэг зөрчилтэй байгаа юм шиг та аль алийг нь тэнцвүүлж чадахгүй байгаа юм шиг санагдах боломжтой болов уу гэж харж байна. Сугар гарагийн та хэдийн 5 дугаар гэр буюу баяр баясгал амьдралаас авдаг аз жаргал, бүтээлч байдал, романс болон хүүхдүүдийг илэрхийлж байдаг гэр бөгөөд 10 дугаар гэр болох ажил мэргэжил, карьерийн гэр аль алийг нь удирддаг учраас сарын ихэнх байдал ямар нэг байдлаар та өөрийнхөө сэтгэл зүрхийг баяр баясгалантай байлгаснаар энэ таны амжилтанд хүрэх зам гэдэг ерөнхийдөө бол уялдаатай байхаар байна. За ингэснээр магадгүй та карьерийн талаар харилцан яриа өрнүүлэх бодит амьдрал дээр за түүнээс гадна ажил мэргэжлийн хувьд сонголт шийдвэр гаргах шаардлагатай болох. За үгүй бол бусдад илүү харагдах, бусдын хараанд илүү өртөх хэрэгцээ гарах. За таны ажил мэргэжлийн орчин нөхцөл байгаа шаардлага бүх зүйл нь таны гэр бүлийн амьдралд хийх нөлөөлөд байгааг мэдэх гэдэг ч юм уу те. За үгүй бол бусдад илүү танигдмаар санагдах. За тэгээд ажил мэргэжил таны урт удаан хугацааны чиглэлийн хувьд ямар нэг зүйл заавал өөрчлөгдөх шаардлагатай байгааг анзаарах болов уу гэж бодож байна. За сарын дунд үед болоод ирэнгууд бүх зүйл илүү хувийн шинж чанартай болж эхэлнэ. За маш их эрчим хүч энерги та хэдийн 4-р гэр буюу гэр орон, байр, за тэгээд таны сэтгэл зүй амар амгалан тайван байдал, таны хувийн амьдрал зэргийг илэрхийлж байдаг 4-р гэрлүү тань орж өгч байна. За энэ дангарах бод бөгөөд санжир Нептун гаригууд нь хоорондоо хооролцогдож байрлаж байгаас гадна за нар болон шархцаа ангац гэж нэрлэдэг Херон гаригууд нь хүртэл энд орж ирээд бүх зүйлийг идэвхжүүлж өгч байгаа. За ингэснээрээ та хэд магадгүй ямар нэг байдлаар өөрийнхөө сэтгэл амар амгалан тайван байдлыг бусд үеэс илүү хамгаалмаар санагдах. За тэгээд гэр орондоо өөрийн мэдлгүй бухимдаж уцаарлаж цуцах. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд юу гэдэг нь таныг ямар нэг юм айгүй амархан өдөөгөөд ядраад гомдоод байдаг ч юм уу тиймэрхүү зүйл болох. За түүнээс гадна гэр бүл болон гэр оронтойгоо амьдарч байгаа орчин нөхцөлтэй холбоотойгоор ямар нэг сонголт гаргах шаардлагатай болж бусдаас магадгүй дарамт шахалт орж ирэх. Түүнээс гадна гэр орны нөхцөл байдалд ямар нэг байдлаар ямар нэг зүйлийг та хойшин тавиад үгүй бол холдуулаад за яг дараа гэд байсан бол заавал тэрнтэйгээ нүүрдүүлж шийдвэрлэх шаардлагатай үе болохыг илтгэж өгч байна. За дөрөв хэлсэн гаригуудын холбоосоос гадна энэ таны 4-р гэр дээр буюу гэр орны гэр дээр дахиад хоньны ордонд шинэ сар гарч өгч байгаа. За ингэснээрээ магадгүй та хэд гэр орныхоо нөхцөл байдлыг өөрчлөх, гэртээ засвар хийх, за үгүй бол нүүдэл суудлал хийх, за үгүй бол гэр бүлийн зүй тогтолцоо өөрчлөлт орох буюу магадгүй шинэ хүн хүлээж авах, за үгүй бол гэр бүлийн гишүүд эрт жишээ нүүх гэдэг ч юм уу
гэр бүлийн зөвь тогтолт динамикт өөрчлөлт орох. За түүнээс гадна та өөрийнхөө амар амгалан тайван сэтгэл зүйн ийм доктортой байдлыг илүү их хамгаалах, бусдын орон зайг халдуулахгүй байхаар шийдэх. За түүнээс гадна ямар нэг байдлаар та бусад хүмүүст харуулаагүй байсан байдлаар шинэ зүйл эхлүүлэхээр ингээд дотроо төлөвлөжсөн байж болно гэсэн үг. За сарын дунд үед ерөнхийдөө бол гэрд болж байгаа харилцан ярианууд нэлийн нухацтай, шулуун шударга завгүй бол магадгүй ийм бага зэргийн маргаан дагуулах боломжтой байж байна. За тэгээд энэ нь болохоор магадгүй гэр бүлд илүү их үүрэг хариуцлага нэмэгдэж байгаатай, завгүй бол сэтгэл хөдлөлийн хувьд илүү ийм илэн талангүй байгаатай холбоотой, таны мэдрэг байдалтай ч гэсэн холбоотой байж болно. За тиймэрхүү зүйлс болохоор байна. За тэгээ сарын төгсгөл хэсэг болоод ирэнгүүт та хэдийн 5 дугаар гэр дээр сугар болон Уранус гаригууд хоорондоо холбогдож байгаа. Тэрний дараагаар маш ганц 2 хоногийн зайтай та хэдийн 6 дугаар гэрлөө орж өгч байгаа. За 5 дугаар гэрд нь болохоор өөрөө баяр баясгал романтик байдал, бүтээлч байдал, хүүхдүүд таашаал зэргийг илэрхийлж байдаг гэр бол энд орж ирснээр та магадгүй илүү тоглож тохиурхах. За тэгээд илүү романтик байх. Түүнээс гадна бүтээлч байдал баяр баясгалтай байдал чинь ихсэх. За тэгэхээр магадгүй танд илүү зугаатай цагийг өнгөрөөх боломжтой. За түүнээс гадна танд гой санагддаг зүйлсийг хийх, бусдаас анхаарал илүү их хэрэг. За түүнээс гадна өөрийгөө бусдад илэрхийлэхдээ ч гэсэн илүү баяр баясгалтай байх. За таныг амьд мэт санагддаг зүйлсийг илүү хийх боломжтой байна. За ингэснээрээ магадгүй ганц бие хүмүүсийн хувьд гэх юм бол хин нэг нь танд сэтгэл алдрах, таалагдах, татагдах. За тэгээд гинти ийм романтик харилцааны боломж нөхцлүүд бүрдэх. За хүүхдүүд түүнээс гадна илүү амьдралын чухал үг бололтой төв хэсэг болж ирэх. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө хаах гэхээсээ илүү бүх зүйл ингээд маш гоёор илэрхийлмээр санагдах боломжтой байх нь. За тэгээд түрүү хэлсэнчлэн түрүүний сугар болон Уранус 2 гариг маань та хэдийн 6 дугаар гэрлүү буюу ажлын орчин нөхцөл дадал зуршил, эрүүл мэнд бөгөөд зүй тогтолыг илэрхийлж байдаг, өдөр тутмын танд бүтцийг илэрхийлж байдаг гэрлүү шилжснээрээ за магадгүй хуваарьтай гэмтээ огцон өөрчлөлт орох. За та магадгүй өөрийнхөө ажлын орчин нөхцөл дээр шинэ арга барилууд турших. За түүнээс гадна магадгүй өөрийнхөө эрүүл мэндийн дадал зуршил заагүй бол байдаг зуршлуудаа илүү сайжруулмаар санагдах. За тэгээд та өөрийнхөө бие болон стресст хэр их автаж байгаагаа илүү мэдрэх. За түүнээс гадна өдөр тутмынхаа амьдралд илүү уян хатан бөгөөд сонирхолтой байлгамаар санагдах боломжтой байна. Сугар гариг маань та хэдийн 5 дугаар гэр буюу баяр баясгал, 10 дугаар гэр буюу ажил мэргэжлийг аль алийг нь удирдах өгдөг бөгөөд та хэдийн 6 дугаар гэрийг идэвхжүүлж өгч байгаа учраас сарын төгсгөл хэсэгт та хэд магадгүй баяр баясгал, бүтээлч байдал бөгөөд ажил мэргэжил, карьерийн хувьд бүх зүйлд тань ерөнхийдөө бол илүү эрүүл дадал зуршил хэмнэлүүд шаардлагатай гэдгийг анзаарах боломжтой маа. За тэгэхээр материал орчныхныхоо хувьд энэ сар юу хийхэд хамгийн таатай вэ буюу хийгээрэй гэж зөвлөхөө гэх юм бол за магадгүй таны ажил мэргэжилд орж ирж байгаа дарамт шахалт нь ямархуу байна вэ? Тэрэнд юу хийх шаардлагатай байна вэ гэдэгтээ илүү анхаарах. За тэгээд түүнээс гадна гэр орны нөхцөл байдал бөгөөд сэтгэл зүйн уг суурь, тайван амар амгалан байдалтай илүү нухацтай хандаад өөрийнхөө амар амгалан тайван байдлыг илүүд үзэх, нэгдүгээр тавих. За тэгээд материал орчны маань ерөнхийдөө бол ажил гээд явах гад байдаг хандлагатай учраас гэр орон тань ерөнхийдөө бол тийм дааж давшгүй байнгын бүх зүйлийг тань өөрөөд байх боломжгүй учраас анхаарлаа хандуулахаа битгий мартаарай гэж зөвлөмөр байна. За тэгээ сарын сүүл хэсгээр өөрийнхөө бүтээлч байдал, баяр баясгалтай зэрэг эргэн холбогдоод магадгүй гэр бүлтэй, хүүхдүүдтэй материал орчныхан маань хүүхдүүдтэй илүү цаг гаргаад анхаарлаа хандуулахад зөв таатай болов гэж бодож байна. За тэгээд мэдээж эрүүл мэндэд анхаарах, дадал зуршлуудаа өөрчлөх аль болох бүх зүйлийг энгийн бөгөөд үр дүнтэй байх дээр анхаарахад таатай байна. За юу хийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөх вэ гэх юм бол ямар нэг байдлаар өөрийнхөө тайван байдлаас илүү бусад харагдах байдлаа нэгт битгий тавиарай гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна гэр орондоо ууралчихсан байгаа уур уцаар бухимдлаа хаваачиж гарахаас зайлсхийгээрэй.
За түүнээс гадна одоо юу гэдэг юм магадгүй гэр бүлийнхаа хувьд одоо маш их стрессийг ганцаараа одоо үүрж байгаа мэт санагдаж байгаа бол тэрийгэ хэлэхгүйгээр дуугаа битгий байгаад байгаарай. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд ядраад чигсэн байлаа гэхэд одоо гүрийхгүйгээр одоо шаардлагатай бол өөртөө амралтыг олгоорой. За түрүү хэлсэнчлэн ямар нэг байдлаар одоо ажлынхаа ачаалд автаад тэрийгээ одоо гэр орных нь нөхцөл байдалд анхаарахгүй байх шалтгаан битгий болгоорой. За боломжтой бол одоо нөгөө түрүүний баяр хөөр, баясал, романтик харилцаа зэргийг авч явахгүй бол та өөрөө илүү хоосон мэдэргүй. За тэгээ сарын төгсгөл хэсэгт хуваарьтаа илүү анхаарч эмхэл зэгцлэхгүй бол одоо бүх зүйл илүү ийм үүмээ самуунтай байгаа юм шиг байх боломжтой шүү гэж анхааруулж илъя. Та хэд маань мандалт нар сарны ордороо үзээрэй. За түүнээс гадна хэрвээ ерөнхий 4-р сарын бичлэгээ үзээгүй байгаа бол он сартай дэлгэрэнгүй мэдээллийг шоорч аваарай. Хумхын орд, хумхын мандалт, нар, сар. За хумхын ордны хувьд 4-р сар ерөнхийдөө бол одоо этгийн төлөв үнэмшил, за харилцаа холбоо, хөдөлгөөн, гэр орон, за түүнээс гадна одоо бүтээлч байдлаараа одоо сэрэх боломжтой үе гарч ирж байна. За энэ юу гэсэн үг гэх юм бол царын ихэнх үед одоо жинлүүрийн ордонд болох тэргэл сар буюу бүтэн сар та хэдийн 9-р гэр буюу урт удаан хугацааны аялал, боловсрол, за хууль эрхцүүтэй холбоотой зүйл, за магадгүй ямар нэг юм нийтлэг хэвлүүлэх, итгэл үнэмшил, за тэгээд ертөнцийг үзэх үзэл, за магадгүй одоо сүнслэг байдал таны итгэл үнэмшил, урт удаан хугацааны одоо алсын характыг илэрхийлэх гэр дээр тохиож байна. За ингэснээрээ та магадгүй тодорхой нөхцөл байдлуудаас одоо илүү одоо ухамсарын хувьд дээшлэлцсэн ахиж ясан байгаагаа анзаарч харах. За тэгээд таны одоо байгаа замнал нь таны одоо хүрмээр байгаа замналаас тийс хол байгаа гэдгийг одоо анзаарч ухаарах гэдэг ч юм уу тий. За тэгээд түүний одоо таны хүсэж байгаа зүйл одоо илүү ийм том бодит үнэн заагүй бол маш ийм том төлөвлөгөө, том алсын хараатай байгаа гэдгийг анзаараад за тэгээд ямар нэг өөр байдлаар одоо аялах, за сурах, багшлах ч гэдэг юм уу тий. Таны одоо ерөнхийдөө бол ирээдүйн чиглэл одоо илүү тодорхой болох шаардлагатай байгааг харах. За тэгээд таны өдөр тутамдаа бодож сэтгэж байгаа зүйл маань таны урт удаан хугацааны одоо хүрмээр байгаа зүйлд хүрэхгүй байгаа буюу магадгүй энэ дээр өдөр тутмынхаа одоо тэр бодож байгаа, сэтгэж байгаа, хийж байгаа зүйлсдээ өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдгийг анзаарах боломжтой байна. За энэхүү одоо шинэ сарны маань удирдахч гараг болох сугар гарагийн та хэдийн 4-р гэр буюу одоо гэр бүл, гэр орон бөгөөд таны 9-р гэр буюу одоо итгэл үнэмшил өсөж пөгжих аль гэрийг нь удирдах байдаг учраас магадгүй та өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуу амьдрах тусмаа танд илүү амар амгалан байдал ирдэг гэдгийг харуулах боломжтой байна. За тэгэхээр бодит амьдрал дээр энэ хэрхэн илэрх боломжтой вэ гэх юм бол та хэн нэгэнтэй одоо ямар нэг харилцаараа өрнүүлснээрээ энэ нь таны одоо бүх одоо зүйлийг магадгүй амьдралаа угвал ямар нэг зүйл дээр сэдвийн хүрээнд харах, амьдралыг харах өнцөг таны үзэл бодол өөрчлөгдөх. За тэгээд аялах, сурах, заагүй бол одоо контент хийх, багшлах зэрэгтэй холбоотой одоо сонголт шийдвэрүүдийг гаргах. За хуучин өөрийн байсан үзэл бодлоос ерөнхийдөө бүр залхсан гэх үгүй бол энэ биш байсан юм байна гэдэг одоо бодолд хүрэх, ухаарлт хүрэх. За амьдралдаа илүү утга учиртай бөгөөд одоо үнэн шударга амьдрмаар санагдах. Амьдралд тань ерөнхийдөө бол одоо илүү өргүүн цар хүрээний замнал чиглэлд тань юу шаардлагатай байгааг илүү томроо харах боломжтой байна. За сарын дунд үеэр болохоор та хэдийн 3-р гэр дээр буюу харилцаа холбоо, оюухан бодол санаа, сонголтууд, шийдвэрүүд бусадтай ярих, за магадгүй бичиг цаасны ажил, сурах, хөшөөд одоо магадгүй үеэлүүд өдөр тутмын амьдрал зэрэгтдэн тохиолдох гэрийг илэрхийлж байдаг гэр дээр маш их хэмжээний энерги одоо очиж байна. Энд ангарах бод нар болоо одоо шархцсан ангаагч гэж хэлдэг одоо юм дагуул. За түүнээс гадна санчир болоо одоо Нептун гаригууд буюу далайн гаригууд бүгд ерөнхийдөө бол маш ойрхон холбогдож байрлаж байгаа. За ингэснээрээ та ерөнхийдөө бол өдөр тутмын одоо практикал байдлын хувьд бөгөөд оюухан бодол санааны хувьд бүх зүйл идэвхжиж өгнө гэсэн үг. За ангараг гарагийн та хэдийн 3-р гэр бөгөөд 10-р гэр буюу одоо харилцан яриа бөгөөд ажил мэргэжлийн хэрэг аль алиг нь удирдах өгж байдаг учраас таны одоо үг, хэл, сонголт, за магадгүй гаргаж байгаа контент, та хэдийн бусдад ярьж байгаа байдал, бичиг цаасны ажил зэрэг нь ерөнхийдөө бол та хэдийн ажил мэргэжлийн орчин нөхцөлтэй шууд холбогдож өгж байгаа. За энэ нь юу гэсэн үг гэх юм бол амьдрал илүү одоо хурдан урагшлах, за танд одоо илүү их мессежүүд ирэх, за бусдад илүү их ярих шаардлагатай болох
маш их төлөвлөх шаардлагатай болох. За олон түмний нүдэн дээр илүү шулуун шударга ойлгомжтой ярих шаардлагатай болох, илүү оюухан бол санаатай нь илүү хурц байх хэрэгтэй болохоос гадна магадгүй илүү хариу урвал сэтгэл хөдлөл өндөртэйгээр юмд хандах боломжтой байна. За тэгээд сонголт хийх шаардлага гарахаас гадна таны дуу хоолой таны бодсноос илүү нөлөөтэй байгаа гэдгийг анзаарах боломжтой байна. За тэгээд дараахнаар нь энэхүү түрүүний хэлсэн 3 дугаар гэр дээр маань хоньны ордонд шинэ сар гарах болно. За ингэснээрээ та магадгүй бусдад ярих шинэ ийм эхлэл болж өгөх. За магадгүй бичих шинэ прожект эхлүүлэх. За үгүй бол контент хийдэг хүмүүсийн хувьд шинэ контент хийх чиглэл. За түүнээс гадна сурах төлөвлөгөө гаргах зэрэг боломжтой байна. За магадгүй та бусадтай ярих бодох байдалтай өөрчлөлт оруулах. За түүнээс гадна та өөрийнхөө богино хугацааны зорилго зорилтуудад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах боломжтой байна. За түрүү хэлсэнчлэн санчир гараг энэ гэр дээр маань давхар байрлаж өгч байгаа учраас өөрийнхөө дуу хоолойг хүссэн зүйлээ хэлэхэд ашигла гэхээсээ илүүтэйгээр оюухан бодол санаагаа зорилготойгоор ашиглахыг танаас шаардах болно. За сарын төгсгөл үед энэхүү энергийн таад энэ 4-р гэр буюу гэр орон амьдарч байгаа орчин нөхцөл сэтгэл зүйн аюулгүй байдал бөгөөд хувийн амьдралын гэрлүүдэд нүүлж байна. За энэ болохоор суур болоод Уранус гаргууд маань хоорондоо холбоос үүснийхаа дараах нь та эдийн 5-р гэрлүүд тус тустай орох байгаа. За 5-р гэр нь өөрөө баяр баясгал хөөхөд романтик байдал, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэмж зэргийг илэрхийлж байдаг. За тэгэхээр энэ ямархуу байдлаар илэрхийлэх гэх юм бол та магадгүй эхлээд амьдарч байгаа орчин нөхцөлд ийм тав тухгүй тайван бус байх. За магадгүй гэр оронтой нүүдлэх, заагүй сэтгэл зүйн хувьд өөрийгөө амраах, шинжлэх шаардлага гарах. Хувийн амьдралын тань хувьд ямар нэг зүйл хөдлөг шилжих ч юм уугүй бол ямар нэг байдлаар өөрчлөгдөх, шинжлэгдэх шаардлагатай байгаа гэдгийг анзаарч харахаас гадна за магадгүй сэтгэл зүйн хувьд бүр ийм зогсон байдалтай байхыг та өөрөө төвчгээ болох болов. За энэ нь яг юу гэсэн үг гэх юм бол гэр орондоо ямар нэг зүйлийг өөрчлөх. За гэр орныхоо магадгүй гишүүдтэй харилцаа хариуцлагыг өөрлөлөөд ямар нэг зүйлсийг өөрчлөх, шилжүүлэх. За түүнээс гадна өөрийнхөө амар амгалан эрх чөлөө бөгөөд сэтгэл зүйн орон зайг илүү бат бөх хамгаалахаас гадна таны ерөнхийдөө орчин тойрон таны бодсноос илүү их нөлөөлж байсан гэдгийг анзаарах боломжтой байна. За тэгээд тухайн энерги нь таны 5-р гэрлөө орснороо бүх зүйл илүү баяр баясгалтай хөнгөн болж ирэх болно. За ингэснээрээ та хэдэд илүү бүтээлч байдалтай нэмэгдэх. За тэгээд романтик харилцааны хувьд илүү анхаарал халамж ирэх. За түүнээс гадна та өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлэх. За та тэгээд өөрөө илүү таашаалтай тоглоод шооч. За тэгээд өөртөө ихтэй бөгөөд баяр баясгалтай болох боломжтой байна. За тэгээд таныг амьдралтай наад жаргалтай амьд мэдрүүлдэг, амьд юм шиг мэдрүүлдэг зүйлсийг илүү хиймээр санагдах болно. За сугар гарагийн та хэдийн 4 болон 9-р гэрийг аль алийг нь удирдах байдаг бөгөөд та хэдийн 5-р гэрийг төвчүүлж өгснөрөө сарын төгсгөл хэсэгт та өөрийнхөө ерөнхийдөө дотоод ертөнцийг илүү эрхчлөөтэй болгоснороо таны бүтээлч байдал бөгөөд баяр баясгал ирээд бүх зүйл илүү сайн сайхан гоё мэдрэгдэх зэргийг илэрхийлж өгч байна. За хумхийн ордныхон маань энэ сард юу хийвэл зүгээрээ гэх юм бол таны ерөнхийдөө хаашаа зоримоор чиглэмээр байгаа гэдэгтээ илүү анхаарал хандуулад тэрийг магадгүй сонсох. За тэгээд өөрийнхөө оюухан бодол санааг өөрчлөхөд шинэ санаануудад нээлттэй байх. Сарын дунд үед илүү чухал шийдвэрүүдийг гаргах. За түүнээс гадна бусадтай харилцаанд илүү тодорхой байх, аль болох илүү сайн зөв ойлголцохыг хичээх. Өөрийнхөө үгэнд илүү хариуцлага хүлээж зорилготойгоор өөрийнхөө үгийг ашиглах. Гэр орон бөгөөд хувийн амьдралын хувьд шаардлагатай шинжилгүүдийг, өөрчлөлтүүдийг хийх. Сарын сүүл хэсэгт өөртөө илүү бүтээлч бөгөөд баяр баясгалтай байх орон зайг олгох зэрэгт илүү таатай байна. За хумхийнхан маань энэ сар юунд илүү анхаарах вэ гэх юм бол оюухан бодол санаа тань хит их ачааллах. За түүнээс гадна харилцаараа өрнүүлж байхдаа хит их бодлогогүйгээр амархан хариу урвал үзүүлэх. За тэгээд ууралж бохимдснаасаа үүдэлтэйгээр юу гэдэг магадгүй хэд бодлогогүй зүйлсийг хэлэхээс анхаараарай. За тэгээд таны орчин нөхцөл байдал таны бодсноос илүү таны зааш амар амгалан байдал нөлөөлж байгаа гэдгийг үл ойшоох хандлага битээ гаргаарай.
За тэгээд хэд завгүй байгаадаа одоо автаад таны яг боддоор одоо зорж байгаа нөхцөл чиглэлтэй нь юу вэ гэдгийг харахаа болох вэ? За сарын төгсгөл үе болоод ирэнгүүт өөрөө өөрийнхөө бүтээлч байдлыг битгий дараарай гэж зөвлөмөр байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 4-р сарын ерөнхий зурхаагаа үзээрэй. Тэнд илүү ан сар өдөртөө ярьсан байгаа. За тэгээд мандалд нар сарны ордоор сонцгоо мартуузай. Загсны орд, загсны мандалд нар сар. За загсны ордныхны хувьд 4-р сарын та хэдийн дундын хөрөнгө мөнгө санхүү өөрөө үнэлэх үнэлэмж таны мөнгө харилцаа холбоо бөгөөд гэр бүлийн орчин тойронд одоо болох хөлөө шилжилтүүдийн сар болж өгч байна. Сарын эхэнд таны 8 дугаар гэр дээр буюу дундын хөрөнгө мөнгө санхүү, татны харилцаа, үр шир, зээл, за тэгээ сэтгэл зүйн гүн гүнзгий байдал, ихтгэлцэл зэргийг илэрхийлж байдаг гэр дээр нь тэрхэл сар буюу бүтэн сар жинхлүүрийн ордонд гарч байна. За тэгэхээр та ерөнхийдөө бол юу танд ихтгэж бус байна. За магадгүй ихтгэлцлийн асуудал ч юм уу. За тэгээд түүнээс гадна илүү гүн гүнзгий байдлаар танд одоо үнэнч байгаа байдал. За бусдаас ирж байгаа тусламж өөршир гүн гүнзгий харилцаа болон бусдаас хамааралтай байгаа хэсэгтээ ерөнхийдөө бол илүү анхаарч мэдрэх болно. За тэгээд энэхүү одоо бүтэн буюу тэргэл сар маань та хэдийн 2-8 дугаар гэрийн одоо энэ холбоос дээр таарч байгаа учраас юу минийх юу биднийх харин бүх зүйлийн тэнцвэр хаана байгаа бэлээ гэдэг асуултыг өөрөөсөө асуух боломжтой. За тэгээ суур гарыг маань та хэдийн 3 дугаар гэр бөгөөд 8 дугаар гэрийг буюу харилцаа холбоо бөгөөд одоо гүн үнзий байдал хамтын хөрөнгө мөнгийг илэрхийлж байдаг гэрүүд дээр нь аль алийг нэвтэрдэг учраас магадгүй та мөнгө за тэгээд түүнээс гадна ихтгэлцэл эргэжтэй байдал илүү татан байдал за бусдаас ирж байгаа тусламж сул тал сэтгэл хөдлөлөө бүгдээринг нь одоо илүү гүн гүнзгий байдлаар нээж ярих боломжтой байна. За тэгэхээр эдгээр нь бодит амьдрал дээр илэрхтэй түрүүний хэлсэнчлэн мөнгөний талаар одоо илүү ийм хостойгоо өөр хин нэгэнтэй харилцан яриа өрнүүлэх за тэгээд магадгүй өөр шир заагүй бол одоо бичиг баримт бусдаас ирж байгаа тусламж хамаарал зэрэгтэйгээ холбоотойгоор юм ухаарлуудад хүрэх. За гүн хосын одоо харилцаанд илүү ийм гүн гүнзгий сэтгэл хөдлөл зэрэгтэй холбоотойгоор одоо бие биендээ илүү үнэнч нууцудаа магадгүй хэлэгч гэдэг юм уу тий. За тэгээд тэрнээс гадна ихтгэлцлийн асуудал ямар нэг байдлаар хөндөгдсөн байх юм бол тэрийг илүү анзаарах. За тэгээд нөхцөл байдалдаа өөрийнхөө эрч хүч эрх мэдлийг буцааж одоо өөрийнхөө гарт олж авах. За юу таны энергийг ховс ороод байсан байна вэ? Үгүй бол бүр хит тодорхойгүй байсан байна вэ гэдгийг анзаарч ухаарах боломжтой байна. За сарын дунд үе болоод ирэх юм бол нэлээ их одоо маш олон гариг та хэдийн 2 дугаар гэр дээр буюу хөрөнгө мөнгө өөрийгөө үнэлэх үнэлэмж бөгөөд таны доктортой тайван байдлыг илэрхийлж байдаг гэр дээр цугларч байрсан байна. Ангараг бууд за санчир болоод 70 гаригууд энд холбогдож байрласан байгаас гадна нар буюу одоо шархацаа хангагч гэж нэрлэгддэг херон гаригууд хүртэл одоо энд цугларсан хоорондоо холбоос үүсгэж байна. За тэгэхээр энэ ерөнхийдөө бол нөгөө 2 дугаар гэр дээр нь цугласан учраас та өөртөө юу танд байгаа вэ? За түүнээс гадна хэрхэн хөрөнгө мөнгө санхүү олж ирж орж байна вэ? Та юу хүртэх хэрэгтэй вэ? За тэгээд өөрийгөө хэр их байдлаар ямархуу байдлаар дэмждэг, шагнадаг, урамшуулдаг гэдэгтэй холбоотойгоор одоо маш чухал асуултууд хөндөгдөх болно. Ангараг гариг нь та хэдийн 2 дугаар гэр бөгөөд 9 дугаар гэрүүдийг буюу хөрөнгө мөнгө санхүү өөрийгөө үнэлэх үнэлэмж за тэгээд итгэл үнэмшил өсөлт хөгжилд сурах зэргийг илэрхийлж байдаг гэрүүдийг удирдаг учраас за сарын дунд үе та хэд илүү одоо ийм одоо байгаас илүү сайхан амьдралыг хүсэж байгаа бол за мөнгөтэй өөрийгөө үнэлэх үнэлэмж өөртөө итгэлтэй бөгөөд одоо ийм практикл байдлаар өөрийгөө одоо тордох байдалтай холбоотойгоор илүү ийм бат бөх нягт одоо харилцаатай болох ёстой гэдгийг тань ухааруулж өгөх болов уу. За тэгэхээр мөнгийг илүү нухацтай авч үзэх, за магадгүй зарлага зэрүүлэлт дээр одоо илүү сайн хянах. За тэгээд магадгүй одоо үйлчлэгээ үзүүлдэг байлаа гэж бодоход өөрийгөө дутуугаар үнэлээд байсан бол тэргээ болгох зогсоох. За тэгээд өөрийнхөө энерги болоо одоо хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор илүү сайн зөв сонголтуудыг хийх, санхүүгийн хувьд одоо тодорхой илүү хүчтэй хил хязгааруудыг тавих. Мөнгө бөгөөд одоо таны бүтээж чадах зүйлдээ өөртөө итгэх шаардлагатай болголоо. За тэгээд үүний дараагаар таны түрүүний хэлсэн 2 дугаар гэр дээр хоньны ордонд шинэ сар гарч өгч байгаа. За ингэснээрээ та хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд өөрийнхөө энергийг шинжилээд за тэгээд илүү одоо орлогын
зорилго тавих тодорхой одоо юу гэдгийг сартаа тэдийг олно гэдэг ч юм уу тий. За тэгээд өөрөө өөрийнхөө үнэлэмжтэй холбоотой одоо илүү юм хүчтэй харилцаатай болох өөрийгөө одоо айгүй илүү сайханаар үнэлж эхлэх, өөрөөр ажиллахаар шийдэх, өөрөөр одоо мөнгөө хураахаар шийдэх ч гэдэг юм уу тий. Өөрөөр одоо үйлчлэгээ үзүүлэх, магадгүй тэрэн дээр одоо үнийн өөрчлөлт оруулах гэх мэт зүйлсийг хийхээс гадна та амьдралдаа илүү тайван доктортой бөгөөд өөрийгөө үнэлэх шаардлагатай юм байна гэдгийг ухаарах болно. За тэгэхээр түрүү хэлсэнчлэн мөнгөтэй холбоотой одоо ийм илүү чухал шийдвэрүүдийг гаргах, за магадгүй орлого олох одоо ийм дарамт шахалт орж ирэх магадгүй хангалттай болохгүй юм бол бухимдах. За тэгээд та ямар нэг байдлаар одоо хөрөнгө санхүүдээ ойлгомжгүй байсан бол одоо бүх зүйлийг энгийн ойлгомжтой болгоод орлого зарлагаа илүү хянах шаардлагатай болох. Өөрийн бүтээж байгаа хөрөнгө мөнгө олж байгаа байдалтай илүү одоо хянамгай нягуур хандах шаардлагатай болохоор байна. Гэхдээ энэ нь сөрөг гэсэн үг биш. Эсвэргээрээ та энэ нэрхтээ зөв ажиллах юм бол орлогын их үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой үе юм аа. За сарын төгсгөл хэсэгт болохоор энэ энергиуд маань таны 3 дугаар гэр буюу харилцаа холбоо, бичих цаас, за бусдад харилцаа юм сурах бөгөөд одоо ойр хол зайны биш одоо ойрын аялал хийх зэрэг гэр дээр тань суур болоо одоо Uranus гаригууд хоорондоо холбогдож өгж байгаа. За ингэж холбогдсныхоо дараахан тусдаа таны 4-р гэр буюу одоо гэр орон, гэр бүл таны амьдарч байгаа орчин нөхцөл за сэтгэл зүйн доктортой байдлыг илэрхийлж байгаа гэрлүүтэй нь орж ийн. За ингэснээр та илүү одоо сарын төгсгөл үед эхлээд илүү одоо бусдад ярих юм ярмаар санагдах. За тэгээ илүү нийгмийн харилцаанд оролцмоор байх, оюун ухаан бодолтой нь одоо ингээд илүү ажиллах. За тэгээд илүү шин санаанууд гарч ирэх. За магадгүй таныг одоо хойш нутаад исэн зүйл юу байсан гэдгийг анзаараад ухаарад бусадтай тэрийг одоо хуваалцмаар санагдах боломжтой байна. За тэгээ бодит амьдрал дээр магадгүй тань одоо гинтийн ийм шинэ мэдээ орж ирэх. За хин нэгэнтэй бодоогүй байж байгаа одоо ийм харилцаараа өрнүүлэх гэдэг ч юм уу тий. За бизнесийн шинэ санаанууд үгүй бол одоо контент хийх хүн байлаа гэж бодоход контентын санаанууд орж ирэх. За тэгээ илүү их мессежүүд ирэх, илүү их ажил хийх ёстой болох, илүү их ойр зүрийн ийм хөдөлгөөнтэй ажил амжуулсан байх. За түүнээс гадна таны төлөвлөгөөнд өөрчлөлт орох, өөрийнхөө одоо байгаа нөхцөл байдлыг илүү өөрөөр харахад тань тусалсан үе байхаар байна. За тэгээ түрүү хэлсэнчлэн энэний дараахан одоо бүх энерги 4-р гэрлүүн шилжиж байгаа учраас магадгүй гэр орныхоо нөхцөл байдлыг өөрчлөх, за түүнээс гадна илүү одоо сэтгэл зүйн хувьд амар амгалан баймаар санагдах, гэр бүлийн одоо байгаа орчин нөхцөлд өөрчлөлт олох магадгүй шинэ хүн ирэх, за үгүй бол гинтийн байдлаар одоо жирэмсэн болох үг бол хүүхдээ гэдгээ мэдэх. За түүнээс гадна байгаа хүн нь магадгүй ирж очих, явах, нүүдлэх гэдэг ч юм уу тий гэр бүлийн зүй тогтолт өөрчлөлт орох боломжтой байх нь байна. За тэгээ сувар гарагийн тагтын 3 дугаар гэр бөгөөд 8 дугаар гэрийг аль алиг нь өдөртөж өгч байдаг учраас за тэгээд энэхүү сувар гараг маань өөрөө 4-р гэрлүүнд орж байгаа учраас та өөрөө бусадтай одоо хэр илүү шулуун шудраг харилцан яриа үүсгэн энэ нь болохоор буцаагаад таны сэтгэл зүйн хувьд одоо илүү ийм ухаарсан бүх зүйл эмгэг зэгцтэй бөгөөд одоо гэр бүлийн орчин нөхцөлтэй илүү тайван доктортой баттай үндэс суурийг тавьж өгөх нөхцөл болох болно. За загсны ордныхоо маань энэ сар юу ихэд илүү таатай байна вэ гэх юм бол та дундын хөрөнгө мөнгө санхүү энерги за бүгд тэлцлийн асуудлууд дээр илүү шулуун шудраг хандаж ярилцах. За тэгээд сарын дунд үед болохоор өөрийнхөө хөрөнгө мөнгө санхүүд илүү нявар байх, орлого зарлагаа одоо хянах, магадгүй шинэ санаанууд одоо хөрөнгө мөнгөө ихсгэх боломжтой санаанууд орж ирэх. За өөртөө итгэх итгэл зэргийг ерөнхийдөө бол одоо үйлдэл хийж илүү батжуулах, бэхжүүлэх гэхүү. За магадгүй юу гэдэг би одоо өөртөө хайртай байхын тулд үнэхээр боддоор юу хийж байна вэ гэдэгтэйг одоо нүүрдүүлж ажиллах. За танд юу орж ирж байгаа бөгөөд та юу хүлээж авч байгаа вэ гэдгээ илүү тодорхой хараад за магадгүй тэрэнд хил хязгаар тавих буюу ийм зүйлийг би хүлээн зөвшөөрнө, ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг зүйлээ тодорхой болгох. За тэгээд сарын төгсгөл болоод ирэнгүүт илүү одоо эмгэг зэгцтэй ярих, зорж байгаа гол бодож байгаа зүйлээ илүү шулуун шудраг хэлэх. За тэгээд чин санаанууд бөгөөд одоо ийм бодит өөрчлөлтүүдэд бэлэн байх. Гэр орон болон одоо таны дотоод ертөнцийн хувьд та өөрөө илүү амар амгалан бусдаас тусламж дэмжлэг өндөртэй байхад одоо нээлттэй байхад илүү таатай байна. За тэгээд загсны ордныхоо маань юу хийхээс анхаараарай буюу сэргийлээрэй гэж зөвлөхөө гэх юм бол магадгүй мөнгөтэй холбоотой харилцан ярианууд маань хэцүү учраас тэрийг ярихаас зайлсхийх
дэмий байхаар байна. За тэгээд өөрийнхөө хэрэгцээг магадгүй одоо тодорхой хэлэхгүйгээр бүдэг, бадаг байдлаар за тойруулаад байх юм бол энэ бас тохиромжгүй энергитэй байгаад байна. За тэгээд ямар нэг байдлаар таны одоо доктортой байдлаас илүү өөр хүмүүсийн хэрэгцээг одоо өөрийнхөө урдуур тавиад байх бас муу буюу магадгүй одоо стресснээсээ үүдэлтэйгээр хит их мөнгө хүрхээс бас зайлсхийгэрэй гэж зөвлөмөр байна. За өөрийгөө дутуу үнэлэх одоо хангалтгүй төлбөр хөлс авахаас мөн зайлсхийгэрэй. За тэгээ сарын төгсөл хэсэг болоод ирэнгүүт хит их зүйлд одоо олон зүйлд анхаарал өөрийнхөө оюухан бодол санааны эрчим энергийг сарниулах. За гэр орон бөгөөд одоо сэтгэл зүйн хувьд илүү доктортой байх шаардлагатай байгаа зүйлээ одоо анх хойшлуулахаас зайлсхийгэрэй гэж зөвлөё. За тэгээд өөрийн мандалд нар сарны ордороо сонсороо илүү дэлгэрэнгүй он сартай мэдээлэл авахын тулд ерөнхий 4-р сарын бичлэгээ үзээрэй. Бичлэгээ дуустал нүцэн, матар, хумх болон загасны ордныхондоо баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.